I've been going out of my way. За юу яцхан залуучууд бүсгүйчүүд Harley Japan-оос завгаа өмнөжилж байна. Сүүлийн үед YouTube дээр бичлэг хийгээг удсан байна. Энэ удаа гэр бүлээрээ аялсан влогоо оруулъя гэж бодлоо. Шилжилтийн насны хүүхдтэй айлуудыг мэдж байгаа айлгүй дээ. Баярлан, бүжиглэн, гинт уурлан. Янз янз юм болно доо. Манайх гэдэг айл сүүлд бүүл нэмж шинэ хүнтэй болсон байгаа. Эхнэр маань энэ оны ихээр төрж манайх хүүтэй болсон. Тамалж байгаа тий. Одоо хэдэн лоногт лээ? 37. Эмэгтэй хүний тэсвэр төвчээрийг үгээр хэлхийн аргагүй. Нэртээ дахиад чамд маш их баярлалаа гэдгээ дахин хэлье. Амбул тавлаа болсон. Өмнө нь өөрсдийгөө завгүй байна гэж боддог байсан. Шинэ хүн маань төрөөд амбул тавлаа болсон чинь жинхэнэ утгаараа завгүй аав гэж хоёр болсон. Өмнө нь өглөөний 5 цагт босож YouTube-ийн бичлэг энтрээ эвлүүлж өнгөрдөг байсан бол одоо зүгээр сайхан унтгал нэрэ жаргал болоод байна дөө. Миний зам. Чивтэй юм. Нөгөө өчтөрхтэй амар адилхан биш шүү дээ. Шинэ тий. Сэвэн том болчих шүү дээ. Эсэж хаалт гэдэг. Амбул тавлаа байна гэдэг дөрүүлээ байхаас бүр шаал өөр юм байлээ. Нэх их олон хүн л гэрт байгаадах юм байлээ. Хүүхэд гэдэг тэгээд миний хувьд энэ амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг. Агаа эгээ хоёр нь тэгэл дүүгээ хараал, игдүү хайр хоёр нь зэрэг хүрээл. Хүүхэд тэгээд төрснийхаа дараа бас хурдан юм дөө. Нэг л мэдхэд л ингээд 3 сар хүрсэн бондоогод байж ах юм. Авчтай миначаа. Тэё. Явсараад Буддагийн хөшөөн дээр ирчлээ. Буддагийн хөшөө өстөр. Тийм баха. Тэгтээ гол нь өнөөдөр айгүй салхитай өдөр байна. Нилээн том сүртэй. Хөшөө байна. Mad Max-тэй гардаг зэрлэг моцилх шиг 3 дугуйтаа таарсан. Бидэд Японы Ибараки мужид байдаг Ушику Буддай бүцүү гээд Буддагийн хөшөөн дээр ирсэн. Яг хажуунаас нь харах юм бол нилээн аврах хөшөө. Дэшегээ 120 м өндөр хүрлээр хийсэн хөшөөнд дундаа дэлхийд номерт 1 Гиннест бичигдсэн байлаа. Жог бүр аль 1992 онд одоо Буддын сургаалыг одоо бусдад түгээх, сурчлах зорилгоор барьсан юм байлаа. Яг энэ үед гадаа нэр дэндүү их салхитай байсан болохоор бичлэг хийгээд явсан ч гэсэн дуу маань ерөөсөө баг сонсогдохооргүй салхины дуу орсон байлаа. Тэгээд ингээд яриад уй да. Бурхны шашны ёс заншил тэр үүлийнх нь утга учирыг нь бол яг үндэ сайн бол мэдэхгүй. Бичлэг хийж байхдаа жаахан судалж үзсэн. Үүдэнд нь байгаа энэ бурхны аршаан нь тарниндж ажилласан ариун ус бөгөөд одоо бузыг арилгаж, амгалан уртнаас олж эдгэрэл авчрах ич хиттэй гэж үздэг юм байна лээ. Орох хэсгийн үүдэнд нь байсан том хонхон оюун ухааныг ариусгаж бурхан багшийн сургаалыг одоо дамжуулах үүрэгтэй. Ялангуяа тод дуучин мэн одоо орон зайг ариусгаж төөрөгдлийг одоо арилгана гэж үздэг юм байна. Гинт баахан шашны юм яриад сунжиж өгсөн. Хүн чинь өөрөө тэгээд сэтгэлийн амтэн дөө
гоё юм хийж байна, болж байна, бүтэж байна гэд бодоод байвал болно дөө. Миний хувьд шашин шүтдэггүй. Гэвч нас ахих тусам юу болохыг хэн мэдгэвдэ те. Энэ хөшөөний урд тал нь гоё талбайтай. Тэгээд тэнд нь тухлаж байгаа өдрийн цагаа уусан. Гэвч эндүү салхитай байсан. Тэгээд хүүхдийн тэрийг баг авч идчих гээд байсан. Тэгтээ бол гоё яасан. We were sparks on quiet streets, two hearts finding where to meet. But life pulled us apart, left me talking to the dark. If I called you tonight, would it feel the same? Or have we both moved on to different names? Take me back to the start before. Тэр хонхыг хойш татчаа. Яг хөшөөнийхөө урд жижигхэн цөөрөмтэй дүүрэн загастай. Загас нь баг 2 нутагтан болцсон байлээ. Эндээс загасных нь хоолыг нь авч хүмүүс хооллно. Тэгээ хоолоо идэх гээд баг цөөрмнийхөө ирэг дээр зүгээр уснаас гарч иж хоол идчихээл буцаж ороо л байж илээ. Меня хайгата митэ. そうだね。Ийм хүч асаадаг юу гэдэг юм бэ? Сангийн баабар юм шүү. Японы хамгийн том юм. Хариу зэрэг. Хөшөөнийхөө дотор нь орж болдгийг хажууд нь ирээл мэдсэн. Тэгээ нилээн урт оож ирвсж байж орж байлээ. Тэгээ 20-30 минут баг болсон баха. Дотгошоогоо гутлаа тайлж хүл нүцгөө орноо. Тэгээд дотор талдаа нэг тийм онц юм бол байхгүй юм байна лээ. Хөшөө яаж бүтсэн тухай, тэг хідэн зураг, тэг хөшөөний цээжийн хэсгээс гадагш харах цонх зэрэг л юмнууд байна лээ дээ. Amo. Чүслэ бодсон. Одоо бодчих. Мара. Энэ юу яадаг юм шүү энэ. Гэр бүлэрээ юм хийх юм шиг надад тийм үү? Гэр бүлийн нэр өчсөн шүү дээ. Хэдэн шиг юм бэ? Ха? Тийм. Тэр бичсэн үү? Ямаатай. Би тоож үзсэн. Шинэ. Оо. Үүдээстэй. Талаар. Оо. Үй. Яриач минь хөө. Хүний ил ойлгоно ачаа. Үй. Мөчшээ.
어디로 가ха? Нөгөө яж хөө. Галуу юм уу? Шинэ хүнтэй болоод хол ерөөсөө явж чадахгүй байсан. Ингиж нэг гэр бүлээрээ салхилах шивтэй. Гадаа дулаараад янзын болж байна. Японд яг энэ үйл хамгийн гоё доо. Эд 100 бол аим шиг болно штэ. Мара ямар хүсэл бодсон? Ээж нь хүсэл бодсон юм. Одоо нэг яг урдаас нь харж байгаа нэг залбирчаач. Мама, хасирын хайж. felt warm. Take me back to the start. If only. 마다 알아요. 보라. 바이바이 스타. 바이바이. Гэртээ харих замныг ийм л дүр зураг штэ. Минийхөө машинд хол явж сураагүй байгаа болохоор ээжигээ жаах ядраасан. За энэ удаагийн влогийг маань үзсэнд маш баярлалаа. Тэгээ subscribe дараарай залуусаа. Баярлалаа. Take me back to the start. If only for a moment. If only for a